За хилээд цүүгээр үгүй та. Цүүгээр үгүй. Бүх зүйл электэж харагддаг замаар миний нагс нар эцэг маань болон нагс нар маань бүгд түн барьчаад илээ хэдэн жил болж байна. За маань шаруу 7 хүүхэдтэй 5 хүү 2 охинтой. Би тэднийг одоо үеийн үед биеийн биед мартуулахгүй байх зорилгоор энэ Оросыг босгосон юм байгаа. Энэ Оросны гол мод нь 5 хар мод байгаа. 5 хар мод бол Манчин сарвын 5 хүү зориулсан. 2 нарсан мод байгаа. Нарсан мод бол одоо 2 охинд нь зориулаад. За варунтлын энэ хаалганы варунтлын мод бол одоо минижиг оруулсан. Зүүн талынх нь бол одоо миний одоо саяхан асуурлаа өөд боллоо хандж өгч маань нагс өгч маань 95 тав болж өнгөрлөө. За ингээд. За Манчин саруу гэдэг хэдэн үеэр лам байсан сууд миний элен цэсэг Манш буюу гачин гэдэг нь Египтийн тасангийн агран балам байсан. 3 хүүтэй 3 лам мөн одоо 5 хүү 2 охинтой байсан. За тэгээд Манчин сарвын одоо миний одоо элен цэцэг маань юм да. Манши гэдэг хүн лам тооны хөө саруу лам тэмуслаас энэ ургийн тугийг 2012 онд Батчирэд ургийн наадам хийсэн. Тэгэхдээ ургийн туг дээр үед хийсэн байгаа. За Манчин сарвтан бол одоо яах вэ? Одоо энэ дэлхийн ертөнцид мэдлсэн гэдгээр одоо энэ хөгтөвсгөр үл дэлхийн ертөнц одоо нар сар гисэн одоо дэлхийн ертөнцид Манчтан гэсэн одоо авгайхан төрж. За энэ Манчи гэж одоо лам учраас одоо сарын шашны лам агран балам байсан учраас одоо сар дэвсгэлтэр улаанаар Манчи гэж бичсэн. За саруу гэдэг нь одоо миний нагасав тэгээд одоо отч лам байсан им ургамлаар одоо янз бүрийн юм хийдэг одоо ийм дэвсгэртэй хийсэн. За бидний сэтгэл сагаа юм гэдэг утгаар одоо хоёр талд нь цагаан хат хийж өгсөн хэдэн үеэрээ лам байсан гэдгээр өнөөдөр сар дэвсгэрээр хийгээд байгаа. Тэгээд одоо нагсаа аав маань орлож бадарч миний дүү төрсөн дүү бид хоёр ихээсээ гоёулхна. За ингээд одоо 3 үеэрээ ингээд ламын одоо энэ юу тасраагүй явж байна гэсэн ийм утгатай энэ Оросыг босгоод байгаа. Тэгэд хүн бол ер нь нас ороод тэгэл дорхноо мартагддаг л да. Тэгэд биэнд нагс нарынхаа одоо ер нь өснийхөө төрөл саданд холбогдсон бүх зүйлүүдийг суглуулад байгаа юм. Энэ дээр их эртний зүйлвээ одоогийн зүйлвээ. Ер нь энэ дотроо бол бурядуудаа ер нь
хүмүүсийн хэрэгэлдэг одоо энэ бүх зүйлүүдийг энэ цуглуулсан. Энэ одоо ширээ болохдоо миний нагас аав вэ? Юу жигмэд нагсаа маань хэрэгжилж байсан. Насаараа хэрэгжилж байсан энэ ширээ. Энэ ширээ. За тэгээд энэ дотор нугас юу вэ? Хатам аав ээжийг хэрэгжилж байсан. Цагаан төмс малтдаг зүйл. Мөн дээр үеийн тэдний үед мөн хэрэгжилж байсан цааны одоо өдөр энэ нэлээд хэдэн үе өнгөрөөсөн ийм идүүгээ. За энэ дотор одоо энэ гасан зүх бүрээ дарахны одоо ямар ч одоо гагнуур байхгүйгээрээс давтаж хийсэн сүх. Гэх мэтчлийн ингээд нэг янз бүрийн зүйлүүдийг хэрэглээд байгаа. Да яг бидний үед одоо хэрэгжилж байсан одоо хөнгөн цагаан аяг. Аяг гэдэг. За хэрэгжилж үүдэг одоо марины тахав бай. Энэ тахвал илэгцэн энэ одоо ингээд. Наадах чи хэдэн энэ тахвал? Энэ одоо юу дээ? Саяхны одоо 30-40 оны үеийн хэрэгжилж ирсэн зүйлүүд. Тэгээ иймэрхүү зүйлүүд энд тавиад байж байгаа юм. Тэн авдрууд байна. Тэн эвэр бүрээ байна. За. Энэ васад ховор одоо ингээд яг үзүүр болгоод ингээд тавиад байж байгаа. Тэгээд эднийг ингээд одоо өнөөдөр ингээд ямар ч үсэн одоо хідэн нагас нарыгаа мартуулахгүй гэж. Тэгээд энэ маань багтаад одоо энийг ахиулаад одоо том болгох ийм бодолтой байж байна. Бадарч бид хоёр энэ галын бурхан гэж хийгээд байна. За. Энэ бадарч хийсэн хоёулаа хийсэн юм аа. Энэ хийсэн бадарчих энтэй гаргасан миний энэ. Эмэрхүү. За энэ тэгээ наад баримлууд нь юу? Тэр шүтэж байгаа баримл байна штэ. Энэ үү? Тэ. Энэ бүрээ дуудаа. Хөөрөө бүрээ тулг гэдэг ийм тулг байдаг бай. За. Энийг үзүүлж байна. За ийм. За. Энэ бүрээ тулг. Дөрвөн хөлтэй эмэрхүү. Том тоогоо тавихтай дээрээ 50 жижиг болоход доошны юунд тавьдаг юм. За. Бүрээ тулг энэ. Гой тулг юм байна. Тэ. Маш сэгцтэй байна. Нутгийнхаа нэрмэлийг сэрүүн галттай нутгийн хамаан одоо ер нь дадлынх маань биндрийн маань нэрмэлийг сайхан хийнэ. Одоо ер нь нөө чинь одоо нэрмэл шиг одоо нөө байхгүй сайхан юм алгах чивтэй. За барь. За. Би бас нэг яах вэ? Энд орж ирсэн усуудыг баясгаж одоо яохор дуугаа нэг та нарт үзүүлье. Хаматна оррегорна янххо танготна нарагахха тугэ наатн дога ичилвэ эрэлдэн наадя элдвэ зогаля мосшигэрэлдэн наадя миттгэгэр зогаля. Шинэн гатартаа гисгэн байж хатаря. Тэгэн тэрхэ гоньёто ханжэр ханжэр хатаря. Эрэлдэн наадя илгвэрэ зугаля мошгэрэлдэн наадя миттгэгэрэ зугаля.
За катюша гэдэг дуу веник нэг. Киве игна коррото. Yemelerin atatısıyla Alli'de kurbanın kına Ondarek seri gidiyor Uremin katışı karada Hadi zakesi davatil Катюшагаан дуулахын тулд энэ хөгжмийн зүсгийг бий болгоо та. Тий. Тэгээд юу яана? Катюшагийн аянда тааруулж энэ хөгжмийн зүсгийг болгоо. Тэгээд юу яасан та? 3 минут тоглоод 100 мянган төгрөг авчихад гоё байсан шүү. Тэмцээнд орж ишин гэсэн одоо шүлгээ уншиж тэргүүн байранд орж байлаа. Тавин шүлгээ та нартай уншиж өгье. Изимне намайг төрүүлэн аштан Изимне нарт ертөнцөө гайхамшиг. Изимне энэ хэм бинэм амилгаан. Изимне энгүй хайхан орчлон. Изимне төхрийг харнаа мөнгөн ялганаа. Изимне эгаах нарнаа төмөн засарлага. Изимне төрөг тэлхэн удмай сүлдэн Изимне төрхөн бинэм бурхан заяа. Изидэ зориулж им шүлэг бишээ юм бэ. Миний дүү Бандрагийн Бадарч гэдэг хүн байдаг. Энэ хүн болохдоо зураг зурна, мужаанхи, яруу найрагч, ер нь одоо тэгээд Накса баваха аавыха залгамжилж отож лам болсон. Одоо хүн хар үзэн ургамлаар юм танхин нэг юм сайхан дүүтэй бий. Энэ дүү маань одоо хүн холбоотой нутаг гэж шүлэг бичиж өөрөө аяар болсон. За би энийг одоо дуулж үзье. Мохорал бохотонд Онуте малже хумалин голтаго бавижим нётая бахн бинем тайла инил нананга тонтор Ичинхэ хуйте халвате хөхөрөн хүндэлэн олноте хүмэлэ валжи голтаго хулгэн бинэм хүсэлэн Хujung enderlen hishe enilnanga tontor ichinge huite
халваты онарманын олнуты оннағын анюта отаға оры түрлі торық уйхын сетхелем хайра иннил нахнанға тантар ичинге күйте халваты Ямар гоё доо. Өтгөрөөс батэрчэн дагвал бид нэр өв уламжил ёс заншлаасаа холдоод байна. Холдоод байгаа учраас бид нэр ингээд дороотой байна гэж ойлгоод бидний сая гарсны зорилгыг чинь бол эхнийх нь Ахмадаа сонсъё гэсэн зорилготой гарсан байна. Хоёр дахь нь бид нэр Хэнтэй аймгийг яавал лицензгүй болгочих болоо ийм бодолтой. Гурав дахь нь үнэхээр одоо ингээд бид нэр нийгмийн байдал болохоо байлаа, бүх юм болохоо байлаа, эдийн засаг болохоо байлаа, төрийн тогтолцоо болохоо байлаа. Дараа нь бид нар ямар төр байгуулах ёстой. Энэ гурвыг л одоо юу вэ? Гэхдээ энэ хоёрыг бол ахмадууд маань хэлж өгнө гэж бодоод л одоо эзэн хааныхаа нутгаар энд сүрсүүлд нь байна. Энд одоо бүх авшиг энэ газар байна. Энэ газар шорон дээр л байна. Бөөрн халуун бөөрн байна. Хориг нь байна. Шүтэн уул нь байна. Тэгээд л гарсан үнэхээр бендэр тэрээд одоо тэгэл гутайн даваа тэр уурхаа хараад л эзэн хааны маань нутгаар бол уурхаа байж болохгүй. Энэ ариун дагшин газар одоо уурхай байгуулчаад бид нэр энэ хатан ижигээ бохирлчаад тэр хайрхнаа одоо бид нар гутай гэдэг гутай буюу мөнгө тэнгэрийн даваа гэж. Тэгээд тэрийгээ бид нар сэглүүлчихэд яаж одоо арай үжтэй. Тэгэхэд бендрийнхэн бол үнэхээр сайхан хүлээж авсан. Ягаад ч юм бэ маамдаа баярлаа гэж их олон хэлсэн. Тэр дээрээс хараад нутгийн юм болохоор намайг ихсээр угаад ийшээ аваад ирлээ гэж үгүй хэсэх юм байна. Тэгээд одоо та нар байна ингээл одоо онон бүрэн ээжийг аврах хөдөлгөөн зарлаад доод хэдэн сумдуудаа юу яагаад тэгээд таныг ингээл ороод ирсэн. Таны ах дээр бид нэр өчтөр очионсон. Ямар гайхамшигтай хүн байна. Тэгэл манай дүү гэж юм хүн байгаа гал өнөөдөр ороод ирэхэд та ингээл одоо эмийн ургамал гэдэг бол манай хаашаан дээр 17-ороо байна. Тэгэл энэ чинь ийм ариун дагшин газар хашаан дотор 17 байна. Энэ хөвчт хэдэн 100 мянгаараа байна. Хөө юу хөө юм. Тий. Та за яг хүүх залуust бол яг болж байна. Ер нь хүүхдүүд ч гэсэн одоо бараг сургуульд ормоор байгаа шүү дээ энэ маань. Би энэ асуудлыг бас хөндөж хэдэн жилийн өмнө сургуулийн нийгмийн ажилтнанд ярьж байсан байхгүй. Ерөөсөө энэ эмийн ургам бол газар нутгаа судлах дугуйлан гэж байж болдгоо юм уу? Тийм яг. Мөн энэ сургалт байвал би бол бие хайрлахгүй. Мөрөх мэддэг хэмжээний юм аа. Тий өөрөө ярьж өгч байж болно. Ерөөсөө хүн 10 жил хүнээр заалгачаад тэгэд амьдрах чадваргүй. Дээд сургууль төгслөө амьдрах чадваргүй. Дахиад аав ээж нь мөнгө өгөөд 2 дээд сургууль төгслөө амьдрах чадваргүй. Гэхдээ амьдрах чадваргүй хүн бэлдэх гээд байгаа бол бид нэр 20 30 жил 10-20 сая төгрөгөө зарцуулж тэнд сургууль сурах шаардлага юу? Таны дээр гэдний хүүхэд ирлээ. 5 жилийн дараа тэр хүүхэд амиа аваад явах өөрийгөө бусдад тусах ийм чадвартай хүн гарах шүү дээ. Тэгээд яг тэгээд энд манай ачнаар манай хүүхдүүд бол энэ ойр зуурын өв сургамлыг бол би бас өхөөгүй байхдаа бол нэлээ юм хэлээд байгаа хүүхдүүдтэй. Хэрэгтэй шүү, та нарт хэрэгтэй шүү гэж бас ойлгож өгөөмаа. Одоо гिचгэн гэдэг нь бас одоо манай энэ хашаанд тэр гिचгэн одоо зуны цагт ургаж байсан байхад том хүнч байсан, хүүхэд байсан халуурны юм уух шаардлага байхгүй. Би ердөө гिचгэнээр эмчилдэг. Халуурсан тохиол. Би 1955 онд нэгэн ямаа тэр одоо ингээд бодоод байхад би тэгт хүүхэд байсан нэг их халуурсан шиг байгаа. Тэгээ манай ээж маань гिचгэн цуглуулад ингээд орон дээр хүрээд намайг шигтүүлээд гिचгэнээр хучаад тэгээ би ч унтцсан.
Тэгэл зүгээр болоод болсон. Тэрнээс хойш би өнөө одоо 70 гараад явж байна. Халуурна гэдэг ойлголцыг бол мэддэггүй яваа шүү дээ. Оо ямар Сонин. Сая тэр тандрын байж байхад нэг хүн орж юм авлаа шүү дээ. За тэр одоо тэр ходоодны хорт тавтар гэсэн. Эмч хүн залуу өөрчтэй. Тийм. Би энийг бол би босно гэж бодож байгаа. Яг над шиг болсон юм бэлээ. Яг таны нөгөө 89 онд өв. Тийм. Би тэм учраас одоо миний энэ би өөрөө үзсэн болно гэж би ингээд хамгийн гол мундаг сайхан одоо томжоор би бэлтгэж өгөө тэр явуулж байгаа. Гэхдээ тэгээд одоо эн чинь өөрөө эрдэм юм биш үү? Одоо тэр сургуульд юу заагаад байгаа юм бэ? Ер нь би юу сурцсан тэр 10 жил. Тэгээд энэ игүүшин гэдэг бол одоо манай энэ ууланд оргохгүй л да. Дан одоо энэ гол газраар ургана. За хамгийн одоо нэг завааж байгаа юм энэ хүүхдүүдийг бүрийнхэн шүдний өвчин гэдэг юм байна шүү дээ. Гэхдээ энэ шүдний өвчин одоо сайхан залуу хүн 20 гэдтэй 30 гэдтэй хүүхдүүд хиймэл шүдтэй. Харамсмаараа да. Би одоо 70 гараад явж би шүд хорхой зүтээ яваа. Юуных вэ? Энэ юуны хөтөд нөгөө өвсдөг харсан та. Энд зүрх өвсгөж өвс байдیں۔ За. Энэ уулаар дүүр. Харин гол газар орохгүй. Энэ зүрх өвсийг би бол миний бүр жоохон байхаас манай эмээгээ мандуу нэг өвсөл баян гэж явдаг байхгүй намайг хонин дагуулж явах та. За миний хөвөн энийгээд шүд одоо өвднө гэж мэдэхгүй гэж үний юм бэлээ. Тэр хөгшин 102 насуулсан 2 шүдэн унсан гэсэн. Яа. Тэр зүрх өвсийг идэж явсан байхад шүд хорхоо иднэ гэж шүд өвднө гэж ястаа. Заяан байхгүй. Тэгвэл тэрийг ингээ байн гэдэг яг хуу зүгээр таарлах үед нь идчихэл яваад байх. Одоо би бол ерөөсөө хөдөө гадаа тэр зүрх өвстэй газар явахдаа ерөөсөө нэг өөртөө жимаа цажилж явдаг. Яа явж байна. Тэ. Одоо тэгээд цажилсаар байтал тэр чинь хаях юм байхгүй тэгээд бүгд цаашаа ороод алгуулдیں۔ Тэргээрээ болсон бол би хэдэс хатаад бүр сүйдсэн байх байсан байх. Ердөө тэр л өвсний боёнгаар би шүдтэй яваад байгаа юм. Нэг хүн орж ирлээ нэг өвгөн. Тэгээ баахыг ярьж байгаа явсан. Энэ нөхөр үхээд болсон юм ч тэгээ яасан мэт говилтай юм байгаа маань. Шарлага гэдэг ком болсон. Эмчилгээ гэсэн хүн энэ одоо тэгээд давгүй яваад явж байгаа. Яасан мөлий гэсэн. Тэгээд бүр ингээд толгоогоо дааж чадхаа байсан гэж. Тэгээд намар. За би одоо дуртай юм хүүхдүүд минь тарганы л баадаг гэдмээр байна. Юу яалаа гэж одоо тэр чинь одоо болохгүй шүү. Хамгийн хорьяатай юм байхгүй юу. Нэгсээр байгаад тэг хүүхдүүд нь за яах тэртээ тэргүй. Тий. Одоо өнгөрөө. Тий өнгөрч байгаа хүн хүслийн биелүүлгээд идүүлсэн гэж байгаа. Тэрнээс нэг 7 хоногт тохойн дээрээ болсон би. Тэгээ босоод ирсэн. 2 дахь баадгаа нэг идмээр байна гэсэн гэж байгаа сар гарны дараа дуртай хийгээд өгсөн гэж. Тэгээ нөө би энэ зүгээр явж байгаа юм шүү дээ гэж. Ийм байгаа байхгүй юу? Тэр нутаг орны чинь амтан тэр уургам Монгол хүнд дэндүүлэх гэж байгаа гэдэг тийм. Тэглгүй яах вэ? Бид нэр монголчуудын төлөө энэ уран бол энэ чинь байж байгаа юм чинь. Тэгээд л ойлгохгүй болохоос Монголын энэ газар шороо гэдэг чинь бас их өөр мэт. Тэр одоо далайн төвчнээд доош одоо тэгээд их газрын одоо юу эдгээр чинь бүр цаанаас бурхнаа заяасан Монгол хүн бие яраг нэзэнд бүр дэндүүлэх гэсэн байгаль цагууртай улсаар юм да бид чинь тийм ээ. Одоо гайхалтай л гэж өөр үг. Гайхалтай үг. Ангийн гэдэг өвчин байна хоолойны. Тий. Энэ ангийн чинь одоо энэ өвлийн хүйтэн эмчилдэг байхгүй. Хүйтэнд. Тий. Яаж эмчилж байна? Энэ ангиныг бол одоо хоолой өвдөд ингээд маха лайцсан байхад болохгүй гэдэг ингээд байдаг. Үгүй. Хороор гэж тэр хүйтнэр чинь эмчилдэг байхгүй. Мөстөө усанд хөдөө хий. Алгав. Ер нь саний шүү дээ.
Хоолойны мах. Тэг хоолойны махтай хүн. Мэлхий хоёр бол одоо ер нь нэмчлэн шүү дээ. А мэлхийг яах вэ? Мэлхий одоо бол мэлхийг чинь аманд нэгж ойртуулаад мэлхий бол хүйтэн чандрын амтаа тийм. Тэгэл амын ангаалгал тэрэн руу тэр хүйтэн чандрын амсгааг авна. мэлхийгээр амсгал. Хар тэр мэлхий бол өөрийг нь бошуухан шиг усан гэхгүй. Өхөн. Одоо хүн энийг эмчлэхэд бол хамаг энерги гэдгүү ирч хүч одоо юуг энэ бүгдийг авч байгаа чинь ийм саний. Ингээд одоо бодоод хүнд ярих баг зарим нэг тууж байна гэж хэлэхээр ийм одоо саний авцалдаатай шууд манай монголчууд гэдэг манай газар нутаг одоо тэгээд одоо өв сургамал Одоо тэр хоолойны махтай хүн ингээд юу яадаг юм уу? Хүүтэн мөстө овсон дотор хөлөөд үрээ. аль хүртлэн дөрхүү хэд? ердөө нэг л шагаагаараа За тэгээд намар сайхан ус одоо ингээд захлаад ирэхийн үед ердөө нэг тоолж угаад нэг 15 м газар л өдөрт нэг удаа нэг явуулж голоор. Ус захалдаг. Мөс захлаад их юм удаа энэ. нэг л удаа. Өдөрт нэг л удаа. Тэгээд нэг 3-4 удаа хийчихгүй юу? 3-4 удаа. Тэгээ одоо энэ чинь ургамал нэмчлэн, усан нэмчлэн, уул нэмчлэн одоо ер нь тэгээд бүх амьтд нэмчлэн. Тэр тарууг гэдэг чинь ямар өвс ургамал гэдэг юм бэ? Ан эмийн ургамал гэдэг. Харин тийм гэсэн. Тий. Тэр утгаараа бол тэр тарууны тос, тэр тарууны ямах тэр чигтэй юм байхгүй бүр өөрөө амьд юм. Тэгээд намайг аваач гэдэг. Намайг идээч гэдэг ингээд. Би бас нэг тэр бамбай болчихаа гэж ингээд одоо байдаг тийм ээ. За тий. Тэрэнд чинь одоо ерөөсөө монголчууд нь бас хэрэгжилж байсан юм ирдэг. Энэ манай монголчууд бол айхтар л да ер нь. Агуу улсууд. Таргууныхаа сайн хотоодоор боогоод таргууны хотоод эсвэл малын сан хянаг. Тэр шатанда нэг эмийн ургамал юм болохоор тэр бамбай мулчархан сайн байдаг юм. Тийм. Тэгээ энээсээ одоо бид нэр их хол төсөөрчлээ. Одоо яа. Одоо ер нь ойртуулах ямар арга зам бэ? Ойртуулах арга зам бол сургалтын одоо би түрүү хэлсэн. Тий. Сургалтын одоо энэ програм энэ хичээлийн програмд л өөрчлөлт оруулах хэрэгтэй юм шиг санагдав. Тэр нэг хэрэггүй юм ин хасаад тий тэгээд одоо хэрэгтэйгээ урдаа бариад энэ хүүхдүүд маань бүр нэ одоо нэг 5-6 дугаар ангиасаа эхлээд энэ нэг 200 юм мэддэг болох хэрэгтэй байхгүй юу? Адаглаа шүтөгдөхөд яад юм. Тэр жил одоо хинтаймгаас баахан эмчнэр манайд энд эмчнэрийн үзэлгээ ирсэн байхгүй энэ бинд. Тэгээ манай их эмч алтан туяа гэдэг нэг аваа намайг дагуулж яваад тэр зүрх өвс заалгаж тэр эмчнэр зааж. За тэр зүрх өвс гэдэг чинь бол одоо ерөөсөө монголчуудын хүүхдүүдийн бараг 80-90% нь шүтний өвчтэй. Харин тий. Үгүй чи зүр нь энэчээ зүгээр хэрэглэхгүй байж идэг. За тэрийг заалгав. За тэр чин гайхамшигтай тийм. Энэ бол зуны цагт бол уул тэрчтэй зүр болно. Зүр өвс шүү дээ. За одоо ингээд за зүр чинь за ингээд яваад ирж байгаа хүн бол жишээ нь одоо хатаагаа цүүлд нь ингээд цайн дэвтээгээд энэ төр хийх боломж. Тэ хатаагаад бол зөв хатаах хэрэгтэй. Өмнө ургамлын хатаалт л хамгийн эм чанараа авч үлдээ юм дүүлдэх нь эсвэл гадагшаа гаргаа хийчих нь. Тэр хатаалт их чухал. Энийг зөв хатаасан байхад тэр хатаасан тэр чинь амин чанар нь байж байна. Сүүдэр газар л хатаахан сүүдэр газар жоохон одоо салхис одоо тийм газар хатаадаг байхгүй юу? Наруу зүйлхгүйгээр тэнд юу гаргасан ба? Энэ яах вэ? Энэ би бас момор залуу байхдаа бол таншуул сэтгүүл энэ зураг их явуулдаг байлаа. Тэгээд таны зургийг үзчихл байсан байдаг юм тий. Тэр таншуул сэтгүүл маань одоо гарахаа болсноос хойш ийм юм чинь одоо тэгээд болохоо байна. Тэгээд энэ тэгээд энэ би нэг энэ зун энийг явж энэ өсгөлөнд юу яаж аймаг яваад тэгээд тэр маань хойшилсан юм яасан юм уу тэгээд
би нэг ийм юмнууд бас энэ манай сумынхан энэ ирэх 4 сарын 1-ний нийгмийн баярын үеэр миний нүгээр өвсгөлэн гаргаж өгье гэсэн. Нэр дэвшигчийн далд мөрөөдлөг нь. Одоо тийм сая Ингэж худлаа яриад санаандаа бол ингэж иднэ гэд